Сайн мэцгэнэ. 2018 онд би өөрөө Facebook-ийн cover зурган дээр энэ зургийг тавьж байсан. Тэгэхээр ер нь бол миний мөрөөдлийн нэг хэсэг байлаа. Ингээд нэг жижигхэн өрөө түрээслээд өөрийнхөө мөрөөдлийг бодит болохоор шийдсэн. Өмнө нь ямар байсан, дараа нь ямар болсон гэж харьцуулсан бичлэг хийн гэж бодоод зураг авсан. Гэхдээ би ганц л удаа ийм жохон зураг авсан билээ. Дүүжин таацтай ханан цэнхэр өнгөтэй байгааз. Сая харсанчлан маш жижиг өрөө. Ингээд шууд өрөөнийхөө засварын ажилд орсон. Жижигхэн өрөө учраас мэдээж таацны шийдлийг авалтай таац биш. Шууд энэ дэшигийн цэлгэр байхаар таацыг шийдээд тэгээд цагаан өнгө бол илүү цэлгэр гоё тухтай гоё харагдвал учраас сүнгийн ингэ сонгосон. Энэ өрөөндөө ирэх подкаст лайв стрим гэдэг өрөө болгоё гэж бодоод харныг нь 2 3 өөр төрлөөр тогтчуул ингээд ийм хуваалнуудыг үсгэсэн. Өмнө нь цахилгааны монтаж муутай гэрэлтүүлэг муутай өрөө байсан. Цагаан шаргал өнгийн гэрлүүдийг хослуулаад тэгээд цагаан бас боор өнгийг хослуулахаар цаанаасаа цэмцгэр дулаахан харагдаж байгааз. Шинээр тавилгаа авах мөнгө байхгүй болохоор байгаануудаа оруулж ирээд өрөөндөө байрлуулсан. Подкаст лайв стримуудын хаалттай юм гоё гэрэл асаан гэж бодоод энэний загварыг өөрөө гаргаад ингэ хийлгсэн. За тэгээ энэ хооронд компанийн бичгээр нь ч гэсэн хөөцөлтөөр бэлэн болгосон. Тэр логотой гэрлээ аяга гоё харагдаж байгааз. Өрөөгөө ийм гоё болгохын тулд 2 хүнтэй тохироод ажиллаа хийж эхэлсэн. Санаагаа ингэ боддоор бий болгохын тулд чадвартай сэтгэлтэй хүмүүстэй хамтран ажилласандаа баяртай байгаа. Бичлэг таалагдсан бол лайк дараад фоллоу хийгээрэй. Баярлалаа.